Уул усан жигдэрсэн улс Монгол орныхоо сонсогч үзэгчдээ сайхан өглөөний мэндийг өргөн дэвшүүлье. За яг одоо Улаанбаатар хотод 7 цаг 8 минут болсон байна. Эрт босвол нэгийг сонсон нүрээтэй дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг маань эхэлж байна. За нэвтрүүлгийг радио 2 дугаар студиэс хөтлөгч Ундрах, од найруулагч Эрдэнэ Мөнхнөр хамтран хүргэнэ. За мөн нэвтрүүлгийн продюсер Бат хоёртаа баярлалаа. За өглөөний мэнд. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сайхан амарлаа баярлаа. За тэгээ бидэнтэй хамт байгаа сонсогч танд бас өглөөний мэндийг хүргэе. За тэгээ бид weather.gov.cg мен сайтаас Улаанбаатар хотын ойрын 5 өдрийн цаг агаарын мэдээллийг хүргэе. Байж байгаарай. Болоогүй. Чухал бүхэнд ойр Florence Residence хотхон нэвтрүүлэгтэй маань хамтран ажиллаж байгаа шүү. Баярлалаа. Тий. Цаг агаарын мэдээ өргөчгөө. За одоо хэрэг. За өнөөдөр лав гарагт Улаанбаатар хотод 20 хэмээн дулаан, маргааш Пүрэв гарагт 23 градусын дулаан байна. За Баасан гарагт шөндөө пүрвээс баасан чилж шөндөө баг зэргийн бороо орно. Гэхдээ баасан гарагт өдөртөө 11 градусын дулаан байх бол Бэм гарагт бас 11 градусын дулаан байна. Гэхдээ Бэмбас нэмруу шилжих шөн хасах 3 градус гинэ. Шөндөө ер нь хасах руугаа орж эхэлж байгаа юм байна. За тэгээд Нэм гарагт 8 градусын дулаан байна гэсэн байна. За тэр баасангийн бороо ч баг нөтөн цас мас үжиж магадгүй шүү тий. Бараг байж магадгүй тий. Шөндөө ер нь тэг руу явж штэ. Баасангаас Бэм руу шилжих шөн. За яг хөө баасан гарагт цас ороход бол зүгээр тий. Оруулчих уу? Оруулчих уу. За тэгвэл анхны цасаа. За өнөөдөр чин 10 дугаар сарын 1 шинэ сарын минь дүргээ нэрээ. Өнөөдөр сартай мэндэлдэг өдөр шүү дээ. 8 байна 10 сар байна. За сонсогчдоо бүгдэнд нь шинэ сарын минь гэж. Григорийн тооллын жилийн 274 дэх өдөр юм байна. За мөн он дуустал 91 өдөр үлджээ. За баярлалаа. Өнөөдөр ямар мэдээлэл бидэнд хүргэж байна? За өнөөдөр бол Ахмадын баяр өдөр. Тий, нийт Ахмадуудаа баярын мэнд хүргье. Хийж бүтээсэн бүхэнд чинь талархаж явдаг шүү. Тийм ээ. Та хэдэн байгаа болохоор бид нар байдгийг шүү. Өнөөдөр мухтай байж байгаа шүү тий. За ингээд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле 1990 оноос эхэлж жил бүрийн 10 сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын баярын өдөр болгож тэмдэглэхийг дэлхийд даяар аль бие ёсоор тунхагласан байдаг. Тийм бүр олон улсын Ахмадын өдөр шүү. За ингээд манай улс бол 1992 оноос буюу 2хан жилийн дараа яг Ахмадын баяр гэдэг өдрөөр тэмдэглээд эхэлсэн. Ингээд энэ жил чи 33 дахь жилдтэйгээ золгож байна. 33 дахь жилдээ энэ сайхан өдрөө тэмдэглэж байна. 2024 оны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 9.9%-ыг манай Ахмадууд маань эзэлж байгаа юм байна. За энэ тоол бол хүн амын хитийн одоо тооцоололоор бол 2050 он гэхэд 19% төгрөг хэм төлөвтэй байгаа. За нийт Ахмадуудын бол 40.3% нь эрэгтэйчүүд байт юм байна. За манай ах нар өвөөнөр те 59.7% нь эмэгтэйчүүд, манай эгч нар, эмээнэр гэж байж байгаа юм байна. Энэ цөөн байгаа нь угаасаа нөгөө аспаралттай холбоотой те. Бид нар чинь тэгээ жоохон эрүүл саруул эрүүл мэндэд анхаарал байгаад өгөөч ээ. Бид нар чинь тэгэж явж байгаа л өнкрээд үндэ шүү дээ цаалаа те. Яах нь эрүүл мэндэд анхаарал. Тийм манай Ахмадууд маань тэгээд эрүүл мэндэд анхаараарай. Өнөөдөр үдээ сайхан баярлаарай. International Day of Older Persons гинэ. За. Гоё өдөр байна. За 4 шар 1 бороо эмэгтэйчүүд үдгшлэг сүйтгэхэд wannabe-гээ орилоод байгааг санаж байвал танд ах. Юу гэсэн үг юм? Би санахгүй байна. Ямар юм бэ тий? Харин тий юу юм тэр? За тоглоомчгүй нэрээ нийт Ахмадуудаа баярын мэнд хүргье. Тийм ээ тэгээ гоё штэ энэ өдөр чинь манай Ахмадууд чинь тэгээд одоо нэг цагаан сараар их гоё баярлдаг те цагаан сарыгаа их тоглож хүлээдэг хүүхдүүдтэйгээ уулзаж золгодог. За бас дээрээс нь Ахмадын баяраараа гоё баярлдаг. Тийм. Бүжиг цэнгүүнд явдаг те. Тийм. Чи тэгтээ ер нь гэр бүлийнхнийг ээж аавыгаа Ахмадын баяраар ямар нэг юм өгдөг баярлуулдаг уу? Гүнэх одоо тэгэл сүртэй яадгүй штэ нэг хоолунд. Нэг сүртэй тэгж ээжтэй баярын мэнд гिचэл гэл болоо те. Тэгэхээр бас нэг айхтар бид нар нэг оошоодгүй бас болохгүй. Жохон муу хүмүүс байгаад байна те. Үгүй манай ээж бол дургу. Бас тийм нэг. Би нэг хөгшин болох дургу. Тийм байж. Хүнээсээ болж байна. Гэтэ өчигдөр нэг хороноос бас яриад нэг сүүм өгөөд ах шиг байсан шүү. Манай эмээ болохоор нэлээ. Юу хатам эмээ болохоор нэлээ настай байхгүй юу? Тий. Тэгээд эмээ бол ярьсангүй марсангүй гин бас тий. Яраарай мартчих. Сануулаарай гэжтэй сануулаарай. За чамд дахиад хүргэх өөр мэдээлэл байна. За шууд би тэгэл яаж хөрвүүлүүл явчих уу. За өнөөдөр олон улсын кофений өдөр болж байна. Тэгэлгүй яах вэ? За бас нийт кофечтэй өдөр юм байна. Өдрийн баярын өдөр. Та ч кофе ч биш үү? Би улаан кофе ч биш, хар кофе ч. Яг улаан кофе уух чинь харангийн кофе ч. За хүндрэлтний дөгөнд бол мэдээж кофе гарч ирсэн нь бол арх цайтай харьцуулахад бүр сүүлд байдаг. Гэхдээ дэлхийд даяар бол одоо хамгийн олон оронд хүмүүсийн тийм маш ихээр дурлаж уудаг юм. Одоо ундаа болсон байна. Цайны дараа байгаа бох тий.
За баг тийм л ах л та. Тийм баг. Тийм. За тэгээ кофений түүхийг сөхөх юм бол Африкийн Этиопиас гаралтай гэж үздэг тийм. Манай эртний 700-аад оны үед Яма хариулдаг. Одоо тийм Ямачид тийм итгээд сонин бүжглээ сонин авир гаргаад ихийг нэг нөхөр анзаарч хараад Калди гэдэг нөхөр хараад судлаад үзсэн чинь ийм улаан шашны төрлийн ургамал эзнээс үүдсэн гэдгийг одоо мэдэж авсан нөхөр. Тэгнь. За тэгэхээр нутгийн ланданд тэрийг ингээд очиж үзүүлээд юу юм бол яах вэ хөө та нэг энийг үзээч судлаач. Шөнөөрөө суухтаа ингээ хэрэглээд үз ер нь яаж юм бааз ингээд өгсөн ч нөгөө ламдан дургуцаад энэ хогоор ч яа тийм галуу шидчихэж л тээ. Тэгсэн чинь нэг сайхан англи үнээр гоё үнээр гараад. Гоё үнэрт. Тийм тэгээд анхаарлын татаад ихсэн. За тэгээд 15 дахь зууны үед бол Иймний өмнөд хэсэгт Мокко нэрээр кофе дэлгэрч гарсан байдаг. Хамгийн анхных нь Мокко юм уу те? Тийм гэн. За. За тэнгуүтэ удалгүй Египт, Перс, Турк гэд ингээд тараа авцсан. За тэгээд Арабын Дарс нэрээр алдарч ихсэн. За ингээд энэ орнууд бол мэрэгэн ухааны сургууль гэдэг нэртэй юм кофений газрууд нэгдэх болсон гинэ. Яасаа айтах нэртэй. Тэгэхээр одоо энэ кофег бол нэг өсөнд одоо бас л дээр үес нөгөө сэргээдэг те одоо оюун ухааныг цэлэн мүлдэг юу гэдгийг ингэж хурцлдаг барьдаг гэж үздэг л байж. За ингээд 1560 оноос кофег Европт өргөнөөр хэрэглэх болсон. Энэ чинь юу юм бэ? Бараг 500 шахам жилийн түүх өмнөх түүх хэрэгтэй. Яг гоо тэр хооронд боловсруулах байх гэдэг нэг жоохон уйдгартай түүхүүд нь явах байх л та. Тийм, уйдгартай түүхүүдийг нугасаа би ярихгүй. За ингээд Ромын пап 8 дугаар Климет кофег сатаны ундаа гэж бас тунхаглажсэн байт юм байна. Тийм ингэ сонссон. Ууж ярихгүй. Муу ёр юм та нар те нэг уух юм бол болохгүй шүү тийм. За ингээд 1600 оны үеэс Европ даяар бол кофений газрууд нээгдээд колоничлоод агаад кофе нь бол Америкт дийлгэрсэн гэж үздэг. За ингээд 2014 онд олон улсын кофений байгууллага гэдэг те International Coffee Organization гэдэг байгууллагаас 10 сарын 1-ний өдрийг олон улсын кофений өдөр болгон тэмдэглэе хэдүүлээ. Кофег алдаршуулъя гэдэг энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Ингээд хөдөлмөрч олондоо кофег судалцдаг юм өдөртэй болжээ. Хөдөлмөрч олондоо юу? За кофе гэдэг нь бол кафа гэдэг араб үгнээс гаралтай гэж үздэг. За. Тийм кофег боргол гэдэг юм буурцгнаас гаргаж авдаг гэдэг юм байна. Одоо манайхан ч бас боргол гэж нэрлэе барья гэл хэсэг тэгээд тийм шүү дээ. Кофений буурцагч угаасаа өөрөө царайлаг харахад. Тэгээ дээрээс нь нэрэ царайлаг. Тэгээ нэг хөөрхөн улаан мөнгөтэй тийм жижигхэн жимснүүд байгаа. Тэгээ тэрийг нь аваад бас боловсруулах явц чинь өөрөө айгуу чухал юм шиг үлээ. Айтаахан гимтэхгүй аавна одоо цайны навчиг хүртэл нөгөө жижигхэн ялах навчиг нь авдаг шүү дээ. Яг тэрэн шиг. Тэгээд шаралтаасаа хамаараад хууралтаасаа хамаараад нөгөө өтгөн шингэн зөөлөн нөгөө арабика робуста гарч ирдэг. Тэгээд нөгөө нэг ямар амтны хөдлөө нөгөө өтгнөөс бас гаргадаг шүү дээ. Тийм нөгөө идүүлээ зайлвал тэгээд тэр чигээр нь гаргацдаг. Хөөрхөн амт юм байдаг тийм. Эко амт нь тийм. Тийм тэгээд тэд нар нэг зайлвал хэцүү байдин гэсэн шүү дээ. Байнга нэг манарастай тийм. Тэгээд нөгөө амтныг хамгаалагчид энэ чинь энийгээ болоо танаа амтан цааваа тань гэд. Үгүй жигнэсээ өөрөө идэж уугаа тэгээд юм уу? Бид нар хүмүүс хүчээр тэг яг угаас иддэг юм шиг үлээ. Гэтэ байнгын тэрийг өгөөд тий. Ингээд өдөр шингүүл зайлвал. Би бас тэгж юм уу тий. Аваад байгаа юм уу гэж би ойлгосон шүү дээ. Тийм. Хөрхөн л амтан байсан шүү. Хөрхөн амтан байсан хөрхөн. Тийм. За тийм. Миний хэрэл жоох юг байгаа. Юу гэдэг кофе үлээ тэр чинь. Харин тийм ээ. Чи юу кофе ер нь чи өөрөө хэрэг ууж байна? Би нэг after coffee ч юм бол биш. Яг хаяа. Ер нь бол хаяа нэг умаар санагддаг ууч. Хаа нэгтэй зүг үү? Хаа нэгтэй ууч. Гэтэ анхны тэр юу гоё санагдчих шүү дээ. Мэргэн ухааны юу гэж вэ? Сургууль. Мэргэн ухааны сургууль тий. Тэр. Мэргэн ухааны газар гэвэл бид нэр кофе шопо тэгж нэрлэж болох юм шүү дээ. Тийм тий. Өө мэргэн ухааны газар гэдэг кофе шоп нэвэл болох юм байна. Яг үнэ. Яг үнэ наач гоё. За тэнгуүтэй кофений ургамал нь бутлаг мод байдаг гэж байгаа юм. За тэгээд Африк, Өмнөд Америк, Төв Америк бол Өмнөд Азад буюу зөвхөн экваторын чиглэг халуун эсвэл хуурай халуун газарт ургаж идэг. Улсын хүн амтай харьцуулж үзэх юм бол Исланд, Норвеги, Дани, Нидерланд, Финланд зэрэг улсууд их кофе уудаг гэж үздэг юм байна. Тийм байх шүү. За тэгээд өнөөдөр кофений бүс гэж нэрлэгдэх 70 орчим оронд одоо кофе бол үйлдвэрлэгддэг. За ингээд кофений модыг дэлхий дээр бол нийт 10 сая гектар газарт нийт тариалдаг юм байна. За жирийн хар кофе бол калоргүй, сахаргүй, өөх тосгүй учраас бид ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэг гинэ. Таны уудаг кофе чинь. Тийм. Гэхдээ мэдээж өдөрт уух кофений хэмжээ бол бас байгаа. 400 мл-ээс хэтрэхгүй буюу өдөрт за нэг дээдл нэг 2-3 аягыг ер нь уугаарай. Тэрнээс дэше бол ер нь тийм шүү нөхдөө гэдэг юм байна. Хөрхий. Тийм. Яасаа гитэрсэн үү? Гитрүүлсэн. За боди. Би ер нь бол альва юм гитрүүлэхээс их айдаг хүн.
Ер нь гэхдээ юугч тунгийн тааруулвал юм хэтрүүлүүл хороолно тий. Тийм шүү дээ. Усыг ч гэсэн хит их уул хүн өөхөх. Усны хордлого гэж байдаг гэж сонссон тий. Гэж байгаа шүү дээ. Гэсэн шүү дээ. За тэгээд мэдээж анхаарал төвлөрүүлж сүлдэг багасгадаг буюу сэргээдэг, ой шанамжийг сайжруулдаг гэх мэт давуу талууд бол мэдээж байгаа. За бамбаа улчирхан үйл ажиллагаа ихсэн, их ядарсан, сэтгэл санааны хямралт хит их автсан, зүрх судасны үйл ажиллагаа доголдсон хүмүүст бол кофе бас сөрөг нөлөө үзүүлдэг шүү. Болгоомжтой ууж хэрэглээрэ гэж хэлдэг. За эрүүл хүнд бол кофе ямар ч ер нь муу нөлөө өгч үзэж байгаа. Эсвэргээр харин ч бас тодорхой хэмжээнд бие хаанд бол сайн гэж дүгнээд байгаа юм байлээ шүү. За тэгээ кофений зүрх судасны халдвар болон чихрийн шижингээс хамгаалдаг. Гэхдээ хитэх кофе явах нь ходоодыг бас өвдгөх нэг жоохон юу байна? Муу тал сөрөг тал байж байна. Юу тэгэхээр нөгөө нэг хит юу зүрхэнд нөлөөлж байгаа чинь хараар нуувал зүгээр гэсэн бах. Сүү сахартай бол ер нь тийм сайшаагаад байдаггүй штэ. Тийм үү. Тийм. Би бол тийм сүү сахар махтай л уудаж дуухаараа. Тийм. Кофе шоп орохоор юу авдээ? Би тэгэл нөгөө капучино эсвэл нөгөө латте гэж ер нь тийм зөөлхөн гоё. Тиймэрхүү юм би дуртай. Гашуунаас юм дургу. Оо юу ч яаж нэ. Өнөөдөр ажлын пар ирэх үгүй гэж байна. Халуун баяр хүргийгээд орно гэсэн. Тийм байна. Ясан дулаах үг бичээвэ гинэ. Кофе цус бүлэгнүүлдэг шингэн багасгадаг гэн. Тэ ер нь бол их ухаар бас нөгөө шингэнийг юу яаж идэг гэдэг те. Багасгаад ингээд шингэн уух шаардлага үүсгдэг гэдэг. Яг үнэ. Тэгээ нэг аяг кофе бол 2 үлээ 3 аяг ус уугаарай гэдэг шнэ нэрэ. Үгүй харин тийм гинэ. Тэгээд ууж байгаа хичээж ууж одоо уухаас. Тэгээрэй. За ийм өдөр байна. Ингээд олон улсын кофений өдөр. Кофежидтэй өдрийнх нь баярын мэндийг хүргэе гэж те. За баярлаа. За анх гадны орнд ирээд кофе шопт ажиллаад их юм сурсан. Кофегоор эрдмийн зэрэг хамгаалах шахсан гэж байна. Тийх яг ажиллах юм бол бариста гэдэг. Бариста уг нь айгүй гоё ажил шүү дээ. Манайд жоохон нэр хүн муу тавтар дуухан болохоос биш ямар ч олон жижиг юм л. Ер нь айгүй тийм таатай ажил, тухтай тийм зовлон багтай. Гоё үнэртэй газар ажиллана те. Тий. Тэр кофений шаарыг аваад машинда тавьчихаар гоё юмнэр гардаг гэдэг. Кофений шаарыг их олон юмд ашиглана. Скрап хийж болно, нөгөө гүйжүүлэгч хийж болно. За юу ч хэдгүүлээ нэг юм хийгээд нөгөө зэрлэг ливийн тосмостой хойлж байгаад скрап хийж болно. Үнэр дарчин. Тэгээд за санаж байгаа нэг хоёр. Би нэг юунаас кофе шопоос хараас үлээд аваад юу шаарыг аваад уут дүүрэн тал уутаар нь баг авч машинда тавиад тэгсэн гоё үнээр гарч байгаа сүулдэ жоох эвгүй үнэртэй болчт юм байлээ. Үгүй тэгэхээр буудлгүй л яах. Яах нэ. Чинаас нэг жоох удаан гоё үнэртэй байх гоё шүү дээ. Мөөгний кофе ууж байгаа гинэ. Мөөгний кофе гэж үт юм бах та. Бас шинэ мэдэж авлаа. Баярлаа. За сонирхолтой мэдээлэл өгсөн Одкодо баярлаа. Би нэг мэдээлэл хүргэе. Түүхэн үйл явдал. Өнөөдөр нөгөө нэг Ford-ийн Model T гэдэг нэг загвар байгаа штэ. Тэр загварыг 1908 оны 10 сарын 1-нд танилцуулсан өдөр гинэ. Одоо олонний нүдэнд харуулаад энэ бол Ford T яа. Тэгж гарч ирсэн өдөр. За өмнө нь болохоор саяхан нөгөө Henry Ford-ыг ярьсан штэ. Нөгөө ажлын 5 өдөртөө болгосон, өдрийн 8 цагтаа болгосон гэсэн. Цалин мөнгө бас их юу гэсэн гээд. Henry Ford-ыг өнөөдөр аль болох бага ярина. Ягаад тэгэхээр Монголын ер нь анхны машин чинь Ford T. Шилэн Ford. Шилэн Ford Model T те тэр талаар ярина. Гэхдээ мэдээж эхлээд түрхчиж жоох мэдээл. За Ford T Model T загварыг 1908-аас 27 онд үйлдвэрлэсэн гинэ. Тэгээ ер нь яг Henry Ford болохоор анхны машина нөгөө их нэртэйгээ ингээ гараажтай их нэрийнхээ тусламж дэмжлэгтэйгээр их нэр нь сайн ойлгодог байсан тэгээ гаргасан гэж ярьдаг те. 10 сарын 1-ний өдөр яг энэ Ford T-гийн анхны загвараа гаргасан. За ер нь ингээд ярихад санахгүй байгаа хүмүүстэй хэлэхэд сүйх тэрэг шиг гэхдээ юу морь байхгүй л машин. Тэгээд тэр дээгүүрээ нөгөө нэг юу энд чи юу гэдэг лээ. Бүхээг нөгөө нэг хумигддаг, эвхэгддэг бүхээгтэй. Их тансаг машин, их чанан гоё машин тий. Энийг зураг нь өгч чинь. Одоо нөгөө жоохон харьцуулах юм бол нөгөө морин сүйх тэрэгтэй төстэй морин байхгүй болохоос дөрөв дуутай тийм машин. За 1908 оны 10 сарын 1-нд Ford Pickett өргөн чөлөөний үйлдвэрийн угсрах шугамаас гарч ирсэн. За Henry Ford бол ер нь үйлдвэрлэлд угсрах шугамыг одоо анх нэтгүүлсэн хүмүүсийн нэг. Энэ санаагаа бас нөгөө махны үйлдвэрээр аялж явж байгаад зочилж явж байгаад юу техникийг бас ингэж үйлдвэрлэлээр те шат дамжлагтайгаар ингэж гаргаж болох юм байна гэд тухайн үедээ зардлыг бол маш их хэмжижсэн гэдэг. За ер нь бол Pickett өргөн чөлөөний үйлдвэрийн угсрах шугамаас нийтдээ 15 сая гаруй Ford T Model T гарсан гинэ.
1927 оны 5 сарын 26-нд хамгийн сүүлд одоо Highland Park дахь үйлдвэрээс нь одоо энэ машиныг үйлдвэрлээд тэгээ зогсоосон байгаа. Хүмүүс ер нь яагаад тухайн үедээ Model T загварт дуртай байсан юм? Хоёр үндсэн шалтгаан ил. Нэгт нь болохоор тухайн үеийн хүмүүсийн хэрэглээ морин тэрэг байсан. Тэгэнгүүт бид нэр дөрвөн дугуйтай тэрэгэн дээр тухтай сууж явах боломжийг олгоод ш. Дээрээс нь илүү хурдан байгаа тийм үү? Хоёрт нь тухайн үеийн машинууд үнэтэй байсан. Henry Ford болохоор ер нь хямдхан болгож чадсан. Хямдхан борлуулж чадсан. Энгийн ард ч гэсэн машин унах боломжтой болсон. Жохон мөнгө хурааж байгаа тий. Тийм. Одоо энэ зурган дээр өгсөн байна. Ford Model T гэдэг $270, $255 гэсэн байх. Тийм баг. Maximum strength, minimum weight гэдэг. Тий. Хүчтэй мөртлөө хөнгөн л гэдэг юм байна. Ер нь бол яг үнэн тэр. Тэгээ энэ чинь хойдлын одоо тэр хэсгийг ингээд бүхийг ингээд босдог бороо авах юм бол тийм. Чамин машин юм байна оо. 1908 онд бол зүгээр. Юг. Тийм байна. За үнийг бол ерөнхийдөө боломжтой болгосон үйлдвэрлэлийн одоо юутай холбоотой гэж ярьсан. За тэгвэл ер нь 19 жил үйлдвэрлэгдсэн. Тэгээд яагаад үйлдвэрээсээ одоо гарч байгаа юм бэ? Яагаад энэ зах зээлээс арчигдж байгаа юм бэ гэсэн бас хоёр үндсэн шалтгаан юм лээ. За. Хуучны загвар байсан гинэ. Тэгээд нөгөө Model T-ийн загвар нь хуучраад ирэнгүүт нөгөө өрсөлдөөнөөсөө хоцроод компани ашиггүй болж ирсэн. Тэгээд ер нь компани жоохон доош нь чирээдсэн учраас илүү зардал гараад исэн учраас ер нь болиё гэж шийдсэн бахан. Хоёрт нь болохоор Model T-ийн загвар чинь нэг тийм энгийн бат бөх байсан гинэ. За ер нь бол 1900-аад оны ихээр бол нөгөө шорон зам мам те нэг тийм саадтай замаар бол боломжтой байгаад байсан. За нөгөө нэг зам мам нь гоё болоод ирэнгүүт ер нь энэ нь сул тал болж ирсэн гинэ. За. Тэгээд 1920-ад оны дунд үеэс одоо сул тал болсон учраас 27 оноос хойш дахиж үйлдвэрлэегүй. За 1972 онд Model T-ийн үйлдвэрлэл эцтэй ер нь бол хамгийн олон үйлдвэрлэгдэж хамгийн олон хүнд одоо хямдхан байдлаар хүрсэн. За үүнийг нь давж гарсан одоо энэ амжилтыг нэвтсэн машины загвар бол 1972 онд нөгөө Германы Volkswagen. Хүмүүст энгийн ардад зориулсан олон тоогоор үйлдвэрлэгдсэн хямдхан байсан. Энэ амжилтыг нь 1972 онд эвдсэн байна. За тэгвэл одоо Монголын машин руу оръё. За тэгээ манай богдын шилэн Ford те. Манай богдын шилэн Ford. За 1912 оны ихэр Хятадд байдаг Хятадын яг Тянжин хотод байсан Америк худалдааны пүүс Монголын Богд хааны төлөөний хүнээр дамжуулаад захиа хүлээж авсан. За энэ нь яасан гэсэн чинь Богд хаан Америкаас машинтай суудлын машинтай болох хүсэл дэлгээсэн маа. За тухайн үед болохоор яг ямар хүчин чадалтай ямар маркийн машин юм бэ гэдэг тийм тодорхой мэдээлэл байгаагүй. Машинд суудлын машин авъя л гэсэн жоохон эдлгээд авахуц одоо чанартай машин байвал зүгээрээ гэж хэлсэн. Тэгэхээр энэ машиныг нөгөө нэг Америкийн пүүсийн захиаг авангуудаа тэр дороо ингээ хоорондоо хуралдаж байгаад ер нь монголчууд техник талдаа одоо бас нэг их нөгөө хэрэглээ одоо мэдгүй дээрээс засвар үйлчилгээ муу учраас хамгийн түгээмэл байгаа гар арга одоо гар араатай хөл тормостой ердийн машин байвал тохиромжтой байна Монголын одоо замын үйлчил байдгийг ч гэсэн мэдчихэж байгаа штэ. Тэгээд хоорондоо тэгж ярилцаа шийдэл төрсөн. Одоо яг энэ зураг нь байна. Энэ ном дээрээс авсан зураг юм шиг байна. Яг юу ч артлал нь бол яг л нөгөө сүүхт хэрэг шиг байна шүү дээ. Бүхэл сүүхт хэрэг шиг шүү. Энэ юу шүү? Энэ болохоор нөгөө нэг би энийг сайтаас авсан байхгүй юу? Одоо энэ номон дээр байсан. За тэгээд National Geographic дээр гарсан уг нь 32 зураг байгаа гэдэг өчигдөр л хайгаад зургнуудаа олоогүй. Ер нь бол яг энэтэй холбоотой хоёр машины зураг гарч ирж байгаа. Яг энэ болохоор шилэн Ford биш байгаад. Тэгэхээр ер нь тухайн үед одоо хүрээнд орж ирсэн үү? Тэр үед одоо нөгөө нийтлэг байсан машинуудын загварын зураг шүү. Зөв энэ машиныг жолоодо Монголд ирсэн Этан Ламаньон гэж байна тийм Ламаньон. Анхны жолооч нь Бадам гэдэг хүн 12. Тийм. Зөө. Ярьж өгөхийн хооронд яах гэж мэдгүй. За тэгээд тухайн үеийн монголчуудын техникээс шалтгаалаад чадвараас нь шалтгаалаад ер нь бол ингээд энгийн машин авахар шийдсэн. За тэгээд 1912 оны 11 сард нийслэл хүрээнд Этан саяны хэлсэн Этан Си Ламаньон гэдэг хүн жолоодож авчирсан. Тийм. Энэ тухайга 1913 оны 5 сард нөгөө National Geographic-т одоо нийтлэл бичүүлж өгүүлэл бичиж одоо нийтлүүлсэн байт юм байлээ. Хөлөөр навчирсан байна тий. Дуугаар навчирсан юм уу? Өөр чи яаж навчирх юм бэ? Гэлээд тэр Тянжин хүртэл усан онгоцоор явсан баг. Тэндээс наашаа дуугаар явсан. Хөлөөр навчирсан шилэн Ford, орж ирсэн Ford. За машины захиалгыг Америкийн Детройт хотод байгаа яг энэ Ford-ийн автомашины үйлдвэрээр одоо захиалгаа мэдээгээр захиалгыг өгсөн. Тэгээ машиныг ер нь ямар нэгэн тусгай захиалгаар биш яг одоо байгаа машинуудаас нэг нь явуулчихал гэсэн бэлээ. Тэгэнгүүт Тянжинд 1912 оны 9 сард машина хүлээж авсан. Тянжин дээр ирж байгаа. За одоо эндээс чинь Монгол руу үргэж штэ Улаанбаатар одоо нийслэл хүрээнд хүрэн штэ тий. Машиныг хүлээж авах нь
Яг тэр үед болохоор цаг агаараа ер нь бол таатай байсан. Гэхдээ үйлдвэрлэгчийн заавар ёсоор машиныг нөгөө шөндөө усыг нь асгаж хонохгүй бол хичнээн таатай байсан ч гэсэн шөндөө хөдөө хоноод идэв. Тэгэнгүүт хөлдөн аюул болно. За ингээд орой болгон хөөх юм нь усыг асгаж явсаар хагаад хүрээ хүртэл ер нь 32 хоног явсан гэнэ. За. Тэгээд цөлөөр дамжиж ирсэн. Тэгээд цөлийн нөхцөл бол ер нь жоохон хүнд байсан. Тэгээ нөгөө элсэн дунд цуух муух тохиолдол гарна шүү дээ. Тэгэнгүүт тэр үед яг ингээд манай тэмээ нөгөө шар үхэр тэ гаргаж авчирдаг. Ер нь манай үнэн ч сайн туслахуд байсан гэж леменион өөрөө бичсэн байсан. За энэ дугуй нь ядаж юм юу штэ энэ чинь нарийнхан тэ одоо шал өөр дугуй байгаа штэ. Тэгэхээр чинь суух магадлал бүр их л байгаа даа. За ингээ машиныг хүрээний зүг хөдлөхөөс ер нь 2-7 хоногийн өмнөөс эхлээд хаалганаас хэрэгцээтэй шатхууныг тодорхой цэгүүдэд ингэж байрлуулж исэн. За тэр нь бол нэг ойролцоогоор 10 галлон гэдэг чинь 40 литр орчим бензин байсан гинэ. Тэгэхээр тэмээгээр хүргээд бензин тавилаа. Тэр үед нь нөгөө машин хурж ирлээ бензинээ хийлээ. Тэгээд нөхөө явж байсан. Зөө бас 32 өдрийн турш 5000 гаруй км замыг Тянжинээс одоо хүрэх хоорондоо ерөөсө дугуй хагараагүй гинэ. Хинч сулраагүй гэж байна. Тэгэхээр манай бас манай зам бас их ээлтэй байсан байна. Машин ч гэсэн чанартай байсан байгаа. Тийм байна. Хаанхын дугуй байсан бол. Ford-ийн дугуй байсан байна. За тэгээ туулговын ингэж явсараа туулголын хөвөөнд ирсэн. За тэгээ ер нь бол Орос маягийн энэ нөгөө Леманьоны өгүүлэлгээс явж байгаа шүү. Орос маягийн модон гүрээр гарсан тэгээ Маймач хотод хурж ирсэн. За тухайн үеийн одоо дуртатгалаас нь үзэх юм бол туулгол тухайн үед нэг 90 орчим метр өргөн байсан. За тэгээ 1.5-аас 3 метр гүн хэсэгтэй байсан. За тэгээ дэр нөгөө модон гүрээрээ яг давж гарч ирсэн. За Маймач хот бол ер нь тухайн үед нэг тийм Монголын одоо бизнесийн төв те нийслэлд байсан гэж үтсэн байсан. Хятадын цохилгоо холбоо Хятадын засгийн газар Тачин банкны салбар нь яг тухайн үедээ ажиллаж исэн. За тэгээд Маймач хотод хурж ирж байрлаад юуны өмнө машины нөгөө эд ангуудыг одоо шаардлагатай эд ангуудыг нь шалгаад зарим нэг шаардлагатай тохируулгуудаа хийгээд тэгээ сайхан угааж цэвэрлээд зориултын бүтээлгээр бүтээгээд тэнхлэг тохиргоонд ороод гэтээ яг леменион хийсэн юм болоо. За тэгээ ер нь бол одоо бэлэн болгоод богд хаанд хүргэж өгөхөд бэлэн болоод хүлээж исэн. За ер нь бол богд хаан нөгөө шашин төргийн тэргүүн учраас хамгийн сайн өдрийг хүлээж авах хэвээр. Хамгийн сайн өдөр нэг 7 орчим хоногийн яг нарийн мэдээлэл байхгүйсэн 7 орчим хоногийн дараа машина хүлээж авсан гинэ. За ингээ машин хүрээнд эсэм минь хурж ирээд богд хааны одоо богд хаан дээр хүрсэн. Ер нь бол богд хаан хараад маш их таалсан гинэ. Угаасаа таалахаас яах вэ? За тэгээ нөгөө Ламенион ч Монголын төрийн түшээдтэй хамт хоол идсэн. Дараа нь ингээ машинаа танилцуулсан. Тэгээ машиныг нөгөө ордны гаднах хашаанд асааж үтсэн. Ер нь бол яаж ажиллуулах вэ гэж заавар мавраа өгсөн байгаа. Жолоочт нь зааж өгнө үстэй тий. Заавар мавраа өгтөө одоо нөгөө аккумулятор холбох те ингэн гэж бас хэлсэн л байлгүй. Путин шөнө бол аккумулятор запасгүй юм чинь хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Орой усаа асгаад өглөө хийгээрэй энэ гэл те. Тийм яг тэр хэлсэн байна гэл. Тийм. Ойрхон дугуйсаар хаана байна гэл те. Тийм. За тэгээ богд ойрхон дугуйсаар 12 он дугуйсаар байсан. За богд хаан бол ер нь маш их таалсан. Тэгээд нөгөө хамт ярьж байгаа хамт нөгөө дагаж ирсэн хүмүүсээ бас зарим нэг нөгөө аккумуляторт хүргээд баг зэргийн цахилгаан зохиулсан барьсан гэх юм. Машин бичсэн байсан. Машиныг албан ёсоор хүлээлгэж өгсөний дараа богд хаан бэлэг болгоод нөгөө Ламенионд одоо цэнхэр хатаг өгсөн байна. Торгон дурдан өгсөн байна. Тийм. За тэгээ ер нь бол тухайн үед Ламенионы тэмдэглэлд тухайн үед богд хаан ер нь 40 орчим настай байсан баг. Биеийн байдал нь тийм бас сайн харагдаагүй. Ер нь жоохон хараа муутай байсан юм шиг санагдаж байна гэдэргээд бичсэн байсан. Харин богдын хатны талаар бол ер нь нэлээд бизнес сэтгэлгээтэй эмэгтэй юм шиг байлээ. Сэргэлэн хүн байлээ. Нөгөө юунда мамин одоо хүрээндтэй өөрийн гэсэн бас нэг хэд гурван дэлгүүр нь ч үеийн худалдааны төвөөр одоо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулсан тийм худалдааны төвүүдтэй юм байлээ энэ төр гэдээ бас бичсэн байсан шүү. Манай дондог дулам хат нэг. Тийм. Тэгээд хүрээнд байгаа богд хааны 3 ордонд гурвуултанд очиж үтсэн гэсэн байсан бас. За тэр нөгөө 3 ордных нь нэг нь бас Оросын консулын байртай их хижилхэн заагууртай байсан энэ төргээ ярьж байгаа. За тэгэнгүүтээ дараа нь Америк нэгдсэн улсын Детройт хотоос усан замаар гаргаа аваад Хятадын Тянжинд хурж ирээд тэгээ Монголын нийслэл хүрээнд хөлөөрөө ирсэн энэ машин дэлхийн говьд сүлийг туулсан анхны одоо машин болж дэлхийн түүхэнд үлдсэн гинэ анхны суудлын дэрэгтэй говийг туулсан суудлын дэрэг гэж шүү. Ер нь бол Тянжинаас хүрээ орох замд машины арын дугуйнуудыг нь арьсан утсаар хийсэн байсан гинэ. Тийм арьсан хамгаалттай байсан байна л та. Харин арай өөр харагдаад тах шиг байсан юм. Хийсэн баг. Тэгвэл
элсийг давах чи ер нь бол би буруу одоо бол говьд байгаа хүмүүс нэг тийм арьсан хувцас өмсдөг штэ дулаахан хувцас өмсдөг халуун хувцас өмсдөг говьч халуун мөртлөө халууц суулдгүү тэгээд нөгөө одоо тэр элсэн юуг давахын тулд тийм арьсан хувцас өмсдөг гэж би сонссон. За худлаач гэж магадгүй шүү. Буруу сонссон ч гэж магадгүй. Харин урдлын дугуйнд нь болохоор ямар нэг хамгаалт хийгээгүй. Тэгээд нийслэл хүрээнээс яг нөгөө Леманьон ч нутагтаа буцаж очсноос 4 сарын дараа машин ямар нэгэн эвдрэлгүй хэвийн ажилласаар байгаа гэсэн мэдээг хүлээж авсан. Тэгээд үүндээ үнэхээр сэтгэл таатай байсан гэж бас бичсэн байлээ. Тэгээд машиныг жолоодож хүргэсэн энэ Леманьон, Этан Леманьон Монголын тал нутгаар гэдэг номоо бас хэвлүүлж ирсэн. 1921 онд бичиж хэвлүүлж ирсэн юм лээ. Яг энэ археологч Рой Чепман Эндрюстэй цуг хамтдаа одоо бичиж авсан юм уу та. За тэгээ бог таны захиалгаар Америк нэгдсэн улсаас захиалж худалдаж авчираад говийг хөлөөрөө туулж орж ирсэн манай Монголын анхны Ford T Model T загварын машин бол инхүү орж ирсэн тухай. Тэгээд олж авлаа. Сонирхолтой юм. Өстой яг яаж орж ирсэн байрсан нэг тэрийг нь бол нэг хаахтар нарийн сонсож байгааг. Тэгээ энэ зурган дээр нь бас юу юм уу байгаад шүү. Нэг юм бугын ивэр мэвэр энэ төр харагдаад байна тийм. Артлын дугуй нэг арай өөр, уртл нь бол өөр. Артлт нь яг юм. Арай нэг өөр нэг жоохон өндөр дүү зузаалгатай юм тэр юм харагдаж байна. За энийг бол би шилэн Ford мөн үү биш үү гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ одоо би энэ мэдээллийг угаасаа нөгөө Монголын тал нутгаар гэдэг номоо олж харахгүй шүү дээ. National Geographic дээр өчигдөрөөс хайгаад олоогүй. Тэгээд би нэг Icon News-ийг юм гэсэн хоёр сайтаас авсан байгаа. Энэ дээр байсан зургнууд шүү. Манайхан тэгээд анх хараал өстой сүйд болж исэн баг те. Хажуугаар мөнгөрсөн хүмүүнтэн. Чи нөгөөний түрүүн анхны жолооч нь хингэлээ нэг хүн хэлсэн шүү дээ. Тийм бадам. Бадам болохоор тухайн үедээ бас нэг юм гарын урд үгтэй техник талтай сайн хүн байсан учраас жолооч бол мэргэжлийн жолооч байгаагүй шүү дээ. Тэгээд энэ хүнээр жолоодуулъя гэж анх тохирсон юм бэлээ. Тэгээ богд хаан өөрөө сонгож энэ хүнээр жолоодуулъя гэсэн. Тэгэхээр энэ хүн бас одоо нэг аккумулятор солих молох дугуй хагал яг их бүх мэдээлэл авсан баг та. Тийм байна те. Зөө сонирхолтой мэдээлэл байна. Тэгээд одоо тэгээд цаашаа бас нэг ганц хоёр санаж байгаа юмнаас ярихад энэ богдын машин ч бас юу яасан юм шиг амаа. Осол мосол хийжсэн санагдаад байгаа шүү. Мөргөлдөжсэн ч үлээ. Нэг тим юм байдаг санагдаж байна. Тийм. Ослын тухай юу гэдэг нь штэ. Одоо зураг нь Америкийн нэгдсэн улсын Детройт хотоос усан замаар гараагаа эхэлж Катар дамжиж ирсэн. Гэт яг ийм л загвар юм байна. Ийм л загвар л байсан. Ямар ч юм Model T загвар байсан шүү. Тийм байна. Тэг хөөрхөн. Гэхдээ энэ бол яг Монголд орж ирсэн анхны машин бол биш. Зүгээр монголчуудын эзэмшижсэн анхны машин шүү. Тэрнээс өмнө бол бас нийслэл хүрээнд машин тэрэг явсан гэсэн юм байна. Тийм үү те? Тийм байсан. Би анхдах гэж ойлгосон. Тэгээд бензин тосоо яадаг байсан бол тухай үед. Тэгэл уур тавнаас лавсан билгүй. Уур тавнаас тэгэл манад ямар юм байх вэ? Байнгал авах юм да. Хаа шүү дээ. Аваад ирлээ гэсэн билгүй. За сонирхолтой мэдээлэл байна. За хоёлаа энэ нэг төр завсарлаадах юм. За манай нэвтрүүлэгтээ чухал бүхэнд ойр Florence Residence цогцлбор хотхон хамтран ажиллаж байгаа. За Florence Residence чухал бүхэнд ойр гэж байгаа нь болохоор Сүхбаатар дүүргийн 11-р хороо. За бидний мэддгээр яг энэ нөгөө сөөвлөмлөг байгаа шүү дээ. Гандигийн нөгөө шинэ зам гэж тийм Гандигийн сургуулийн хойно хангаа утга явах зүгт байгаа тий. Сөүл эмнэлгийн зүүн талд байрлалтай 5 блок 600 айлын стандарт зэрэглэлийн төсөл шүү. Хотын төвдөө ойрхон үнэхээр хотын төвгээ хэлэхэд буруудахгүй. Үн цэнтэй байршилт байртай болмоор байна уу. Дээрээс нь чанартай байр одоо хуучны байранд амьдардаг бол бас хэцүү шүү дээ. Тэгээд нийтдээ 4.7 га талбайд сүндэрлэж байгаа 5 блок 16 давхар 600 айлын орон сууц Florence Residence хотхон шүү. Яг одоогийн байдлаар бол 2 блок нь ажилдаа орсон байгаа. Ашиглалтанд орсон айлуудаа хүлээгээд авсан байгаа. Тэгээ улсын сургууль цэцэрлэгийн дэргэд байрлаж байгаа. Тэгэхээр та өглөө гэрээсээ гарахтаа хүүхдээ замаараа ингээд гэрээсээ гарахтаа цэцэрлэг сургууль руу н оруулж өчөөл өөрөө жаашаа ажилдаа асуудалгүй явчихна. Замын төвчрөл гэж одоо санаа зовох шаардлагагүй байна шүү дээ. Дээрээс нь хажуудаа сөүл эмнэлэгтэй учраас шаардлагатай үед одоо ийм эмнэлгийн туслах авчин 100 айлд бас нөгөө дүүргийн эмнэлэг байгаа шүү дээ тий. Тэгээд ер нь энэ хавчин бол одоо ерөөсөө баг тэр чигээр бараг л байр болох гэдэг шүү. Үгүй болж байна. Одоо хажууд нь Go to Market гэдэг бас том худалдааны төв байна. Их тойров гэдэг бас худалдааны төв байна. Хангаа утгын дотор Номин маркет байдаг баг тийм. Home office байна. Ер нь хүний хэрэглээ цөмбөө. Тий, ерөөсөө энэ хавьд байх. За тэгээд бас нэг чухал зүйл бол нийтийн тээврийн гол чиглэл болон автозамтай шууд холбогдсон байдаг. Тий, хаашаалвал мэдээж одоо ямар нэгэн асуудал гарна бид нэр байнга л машинаар явдахгүй тэгш сондгоо болно те. Явдггүй өдөр байна те. Тий, машин тэрэг асуудал үүснэ. Ямар нэгэн байдлаар нийтийн тээвэр ч юм уу
одоо юу гэдэг бол зам гэдэг бол үнэхээр чухал. Үгүй ээ одоо бодъё би ингээд хол гэртэй хүний хувьд машин гардггүй өдөр айгу хэцүүдэг байхгүй юу? Тий, орой морой 8 өглөө 8 орой 8-ыг хүлээд. Хотын төвд байгаа ер нь ингээ харахад хотын төвөр л ер нь офисууд их байдаг штэ. Хотын төвд байгаа хүн чинь гэрээсээ гарлаа нэг үсрэг 30 минутанд л алхаад орно штэ. Тий, манай тэр Яармаг руу урагшаа нэлээд гой байрнууд байгаа л да. Тэгээд тий ингээд автобусны буудлын юм уу төв замаасаа нэг 500 600 м зайтай болоод ирэнгүүт үнэн нь бол хамаагүй доошоо буугаад эхэлтий шүү. Тий штэ. Энэ бол маш чухал үзүүл. Тий, яг үнэ. Өвлөө өвдөн тийш алхана гэдэг чинь хэцүү. Тий. За ингээд түрүү үлдсэн тий А, Б блок нь ашиглалтанд ороод хүмүүсээ авцсан. Е блок зүтгэлтийн ажил нь явж байгаа. CD блокийн гадна фасад нь үргэлж хийж байгаа. За тэгээд дээрэс нь 30 хүрэхгүй байр үлдсэн. Маш цөөхөн байр үлдсэн. Тий, энэ ч одоо хизээ бид нарт өгсөн мэдээлэл. Эндээс цаашаа бас явд багасч л байгаа. 20 лөө орсон марг 10 руу орж ирж байгаа. Бараг дуусч байгаа шүү те. Газ яриа. Өдөр төргөө яриараа маш. Тэгэхээр газ манайхан судлаад яадид ингээд судлаад үзээрэй. Ер нь бол байршил болон давуу талууд үүн гэд ер нь их тандаа боломж юм. Ийм байр. Чухал юм одоо хараа нар үзээгүй байрууд нь штэ. Айгу хүтэн байт юм байлээ. За тийм. Дундаас ирүүхэн. Гэтэ ингээ хавар намрын уйлрал дээрээс нь өвлөл бол өвөр ингээд гэртээ за уур гараад ингээ хүнжил 2 давхар хүнжил нөмрөө дараад байна гэдэг чинь тухгүй штэ. Бүх байр нь нар үзсэн гэдэг давуу талтай тийм. Энэ маш чухал юм байна. Гоё. Тэгээ дээрэс них гоё уур амьсгал бүрддэг штэ. Нар харахаа нэх гоё тийм. Сэтгэл сэргээ авчихсан. Сэргээл тийм дулаахан. Нэг тийм хүний сэтгэл цаанаас сэргчдэг. За 150 автомашины зогсоолттой дээрэс 8 балын газар хөдлөлт одоо төсвөртэй ээжүүдийн амрах хэсэг байгаа. 2 төрлийн хүүхдийн тоглоомын талбай байгаа. Давхартаа 5 айлтаа учраас олон айл бол нэгдүгürt бужигнаад идэг, хоёрдугаарт бохир болгоод идэг. Цөөхөн айлтаа учраас тухтай байх нь тэгээд хамгийн гол нь сөүл эмнэлгийн зүүн талд буюу одоо хотын төвдөө байрлалтай. Тийм ээ. Тэгээ машины зогсоол гэдэг бол бас маш чухал асуудал шүү. Зогсоол бол дэжгүй сангаа. Гараж авч чадахгүй бол гаднаа зогсоолдоо тавьчихад санаа амар байх ч гоё шүү. Лээ. За тэгээд 75-9 22 75-9 22 22 гэсэн дугаараар холбогдоод асуул авлаад судлаад очиж үзээд манайхаа юу ягараа шийдээрээ. За тэгээд Facebook хаяг нь бол Florence Residence Cig Imen гэд Facebook дээр бичингүүд юу н пэйж нь байж байгаа. Та бүхэн бас ороод мэдээлэл аваад асуулт авах юм асууж болно. За ингээд нэвтрүүлэгтээ чухал бүхэнд ойр Florence Residence хотхон зохицолбор хотхон хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. Florence-тай баярлалаа. За баярлалаа. За радио хэрдгээр студиэс та мэдхүү. Солирч шүү. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг маань өргөжлөн өрж байгаа. За одоо миний ялж те. За тийм. За өнөөдөр болохоор заалын ярих вэ гэж сургууль руугаа алхаж юм уу дугуугаар явах олон улсын өдөр гинэ. Оо за эко өдөр шүү дээ. Эко өдөр. За энэ өдрийг болохоор хүүхдүүд томчуудыг эрүүл амьдралын хэм маягт уурайлдаг, алхах болон дугуй унах тэр дадлыг одоо дэмжиж уурайлдаг гэх юм уу ийм өдөр. За тэгээ зөвхөн дасгал хөдөлгөөнд төдий биш гэр бүл найз нөхдөдөө хамт замдаа хөгжилтэй цагийн гоё өнгөрөө хөршүүдийн уялдаа холбоог нэмэгдүүлэх энэ гэдэг юм хөөрхөн зорилготой хөөрх өдөр. Тийм байна. За тэгээ мэдээж яах нь замын хөдөлгөөний ачааллыг бас бууруулах зорилго дотор нь явж байгаа. Агаарын бохирлыг бууруулах бас нэг жижигхэн зорилго явж байгаа. За тэгээ түүх нь болохоор 1997 онд Америкт анхудаа Walkable America санаачлахаар нэг өдрийн алхалтын өдөр болгож тэмдэглэж эхэлсэн гинэ нэг өдрийг. За 2000 онд бол Их Британи, Канада гэд орнууд нэгдсэн ингээд олон улсын алхалтын өдөр болж өргөжсөн байдаг. За тэгжсэн чинь бүр ингээд Октябрь сар буюу те 10 сарын тэр чигээр нь International Walk to School Month гэдэг юм. Бүр сараар нь ингээд бас тогтмол алхъя хэдүүлээгээд ингээд уриалсан байх нь. За тэгсэн чинь 2012 оны 5 сарын 9-нд National Bike to School Day нэртэйгээр дугуйгаар сургууль руу явах өдрийг яг аль биесээр эхлүүлээд Америкийн дугуйны холбоо National Bike Month-тэй уялдуулаад энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн. За яадгүй гэхээр хөөхөө эн чинь юу яадаг дугуйгаа чимгэлдэг гэж байгаа энэ өдөр хүүхдүүд. За янз бүрийн ингээл тууз мууз наалт малтай сонирхолтой юмнууд ингээл үлгөөл тавиал байрал тий. Манайхан ч дээр дугуй мууг бол бас илгэн авдаг байсан шүү тий. Тэр шиг хөөхөн болгоол. За тэгээд томчууд ингээд замаа төлөвлөөд чөлөөлж өгөө те хүүхдүүдийг ингээд бүлгээр нь хамт гоё ингээд парад шиг дугуйтай явуулдаг аюулгүй байдлыг хангадаг байх нь. За high five гэдэг юм одоо замд нь багш эцэг эхчүүд энэ төр ингээд энэ юмсгэлээд алга ташилтаар тий гармаараа зохиол ингээд амар гоё ингээд тэднийг ингээд юу яаж байгаас хөгжөөгөө тий тийм мотивацгөө тий дэмжээ гэдэг. За тэгээд алхалтын тэмцээн, гүйлтийн тэмцээн тэр зохион байгуулдаг. Дугууны тэмцээн зохион байгуулаад хөрхийн шагнал өгдөг гэдэг. Амар гоё тийм эерэг хөрх өдөр. Тийм байна. За ингэснээр ингээд зөвхөн аюулгүй төдийгөө хөгжилтэй эрүүл дадал бүх юм
гоё өдөртэй болсон гэж. Ингэж тэмдэглэсэн байна. Хэлсэн байна. Хэлсэн байна. Тийм манад бас нэг юм өдөр тэмдэглэж үйл зүгээр л юм да. Хөөргөн юм да тийм. Хүүтэрхээс өмнө. Харин тийм ээ хүүтэрхээс өмнө гэхдээ бүхэл бүтэн сараар нь тэмдэглэе гэвэл нэг 7-8 сар арай ачаал багтай байд юм болов? Тийм яг хоо зүгээр нэг өдөр нь гоё ятаж ингэ. Нэг өдөр чинь манад нөгөө нэг автомашингүй өдөр гэж байгаа ч. Бас яг хөдөө зөвхөн дугуугаар явах өдөр. За тийм ээ тийм. Эсвэл хичээл орсны дараа 9 сарын нэг гоё налгар намрын өдөр бас хийж болох тийм тийм. Тийм. Тэ манад нөгөө нэг одоо би яг үнэ хэлэхэд хүүхдүүдийг дугуугаар сургууль руугаа яв гэхээр жоохон айгаад байна. Зам нэгдүгээрт байхгүй, хоёрдугаар аюултай шүү дээ манай хүүхдүүд чинь гин алдаад хаашаач орчих юм лээ. Дугуун тустай замтай бол одоо бид нэр санаа зовх юм бол. Тийм болохоор яг зориулаад энэ өдрийг зохион байгуулвал зүгээр яг. Тэнд нь одоо цагтаа нар юу гэдэг нь тий аюултай байдлын хангаад ч юм уу дунд нь ингээ гоё. Тийм замд нь гоё ингээд гоё фаст фуд мод юу гэдгийг тест стрит фуд мод нэр гоё юмнууд тавиад чи. Хөөргөн хэмжээ нэг ус бариад ч гэсэн зогсож авах бас хөөргөн шүү дээ. Ийм санал бас байж болох юм. Манай наа чин гоё юм. Тэг хүү бол дугуугаар би юунда сургуультаа нэг өдөр явчих гэдэг. Мөн чих гуйсандаа зайлвал тэгээд өө яах юм бэ? Нөхөө тийм яах гээд явуулдгүй. Хол юм уу сургууль нь? Гэхдээ нэг километр гарна л да уг нь бол. Тэгэхээр яах вэ ингээл жижигхэн машины зам мам гарах болохоор бас эвгүй санагдаад байна. Яг үнэ. Юу чи хизээ дугуун сурсан? Би за нэг 10 мар авцсан болов 10-аас өмнө юм болоо сурсан. Анх нэг би хамгийн анхны дугуугаа санд ш 37 мянгаар наран тулаас авч ирсэн. Бүтэн дикл. Супер доо. Тэр ч амар үнэтэй байгаа юм чи. Шин дугуйд болсон. Тэгээд тэр дугуун дээр сурж исэн санагдаад байна. Тэгэл ингээл унж исэн чил манай ах хөлөө өх юм билээ намайг н хойноос барайл явж байгаа л. Барьж гинөө гэж. Барьж гинөө гэсэн чи хоолоо нилээ цаана хол сонсогдоод захгүй нэг нота барьж гинөө гэдэг. Барьж гинөө. Тэгээ эргээ харсан чи байхгүй. Тэгээ сурцсан шин. Тэгээ сурч. Тэгээ унаагүй тэгээс. Унаагүй. Сайн ба штэ. Болж байна. Тийм ээ. За тэгээ хүүхдүүдтэй болон томчууд өөртөө хүүхдүүд яг бас миний нэг бодлоор зүгээр хөдөлгөөн ихтэй штэ тий. Тэд нар бол ер нь адтай тэгээд дугуй мугуу унаа сурчин томчууд бид нар одоо ингээд суугаад ажиллаад байдаг. Гараал машиндаа суугаад эсвэл автобусанд суугаад дахиад суугаад байдаг. Суугаад очоод диван дээрээ суугаад. Ер нь байнгын суугаа байгаа шүү та нар жоохон машин тэрэг бариараа. Биш ээ. Дугуй мугуу нараа алхаараа ярьж яг суулгач тэгээд гой дугуй олж авъя гэж бодоол байгаа шүү. Тэгээ болохгүй бол дург өрөөл дугуйтайгаа жигээл хэлэр штэ. Гэтэ одоо нэр намрын налгар өдрүүд сайхан өдрүүд цөөхөлц учраас алхаа явах ч юм бас зүгээр штэ. Тийм штэ. Тийм байна. За тэгээд би бол хүүгээ бас яг тэгээ сургацсан хойноос нь барьж байгаа л ганц хоёр түрээл дуучин холдоол тэгээ сурцсан. Холдоол тэгэл барьж гинэ гэдэг холдоо тэгээ сурцсан штэ. Тэгсэн яг тэгжил дугуй сурдаг та. За баярлаа хэрэгтэй мэдээлэл өгсөн. За үргэлжлүүлээ дахиад нэг жижиг мэдээлэл явуучих уу? Чи том мэдээлэл явсан ч болно. За өнөөдөр нөгөө зайцны өдөр гинэ сосискны өдөр. За сосиск бол дэлхийд даяар ер нь бол өөрийн байр сууриа эзэлсэн тий олон төрөлөөдийн юм гоё хүнсний бүтээгдэхүүн. Надад ихтэй ер нь хям илүү шарууг байдаг те сосиск арай нэг тийм зөөлөн давсан арай бага байдаг те. Тий бас арай бийд юу гайгүй болоо гэж бодод бас гэдэгтэй шүү дээ манай. Тийм шүү дээ. За тэгээд сосиск энэ өдөр бол янз бүрийн тэ амттай сосискийг туршиж үзэх. За соёлын энэ сосискны одоо соёл юг ингээд түүгээг сурталчлах тэ шин жоруудыг турших арт дотны хүмүүстэйгээ хамтдаа бас янз бүрийн сосиск идэж үзэх энэ төрөйг ийм байдлаар тэмдэглэж өнгөрүүлдэм байна. За 2000-ад оны ихээр бол сосискийн өдрийг амттай хоол амттан сонирхогчдоо санаачлаад дэлхийд даяар хурдтай төгж эхэлсэн гинэ энэ өдрийг санаачилсны дараа. За тэгэхэд соёл бүрт өөрийн уламжлал онцгой амттай сосиск байдгийг нь танилцуулах энэ хийцийн уур ухаантай юмыг бол сурталчлах юм зорилготойгоор тэгжсэн байна. За ингээд жишээлбэл улам олон хүн шин жор туршиж энэ өдрийг тэмдэглэж ингээд цар хүрээгээ тэлсээр одоо л яг олон улсын хэмжээнд бас тэмдэглэдэг юм өдөр болоод байгаа юм байна хөрхөн. За тэгээд энэ өдрөөр яадаг вэ гэхээр сосискны уралдаан энэ төр зохион байгуулдаг гэнэ. Найз нөхөд гэр бүлтэйгээ дуртай жороор сосиск оролцсон янз бүрийн хоол моол амттан 100 шүү гэдгийг хийж өршөлдөг. Тэглгүй яах вэ? За тэгээд шинэ амтыг туршнаа янз бүрийн байдлаар бас тэ сосиск ингээд амтлаад бариад идэж үздэг. За янз бүрийн сосискийг нухсан төмөс даршилсан байцаа гэд янз бүрийн бас тэ зүйлүүдтэй хослуулаад баярын ширээ маягаар ингээд засаж өнгөрүүлдэг. За тэгээд сосисктэй холбоотой дурсамж юм ярилцаад ингээд бас нэг өдөр бас юм хөрхөн халуун дулаан уур амьсгал бүрдүүлье гэдэг.
Ийм л өдрийг бас юусан байна? Санаачилсан Би байна. чамд дургүй хар өглөөгөр хоолэр. Шүнс ялгараад биш. Ганцхан хаална шүү. 5 дахь өдөр бүр зовоосон те. Энэ манай найруулагч гой юмнууд тавьж байна. Гой хоол. Гоё те сосиск шараал зүсэл. Их идэхэргүй хүмүүст яг таарсан хэмжээнд таарсан. Тэгээ хит шорвогийн юм дургуун хүмүүст бас яг таарсан. Тий. Тэгсэн чинь ингэж сонирхолтой ганц нэг баримт хэлчихье. За. Нэрнийх нь гарал үүсэл. Би hot dog одоо hot dog гэж байдаг шүү дээ. Тэрийг би яагаад ингээд hot dog гэж хэлсэн. Яагаадсэн чинь юу яасан гэнэ Германд цагаачд занаач юу гэж хэлнэ гэлээ. Dachshund sausage буюу ийм нохооны хэлбэртэй төгстэй сосиск авчираад за энэ Dachshund dogs үлээ Dax гэдэг чинь нөгөө нэг ийм жижигхэн намхан урт нохойг хэлээд байгаа шүү. Тийм богинохоо хөлтэй нэг хөөсөн нохой. Чээж нь урт тийм нохойг хэлж байгаа. Чихэн ингээ унццаа хөөхөн игдүүтэй нохой. Тийм Google-тэй дээр юу нэг гардаг. Яг тэрэн шиг нохойг хэлж байгаа шүү. Яг энэ шиг харагдаад тэгээ нөхдүүд наа чин Dachshund sausage байна, hot dog байна гэдэг тэгсээр байгаа hot dog гэж нэрлэлсэн гэдэг. Анх бол сосискийг hot dog гэж нэрлсэн юм биш үү ганцхан. Тийм байна. Тэгсэн чинь 1904 онд ийм Баварын худалдаачин Антон Фохтвангер гэдэг хүн халуун сосиск хийдэг байж л дээ зардаг энэ төр байж. Тэгсэн чинь тэрийг халуун сосиск гараараа бариад тэр үед бол гараараа барьдаг байсан баг л тоо. 100 гаруй жил юм. Юу мо бэйли мэлий байхгүйсэн байлгүй дээ тэ нөгөө уутан бэйли. Зоо мо ширхэгтэй байхгүй. 100 ширхэгтэй бэйли. Үгүй чинь хавчаад авчих юм байгаагүй юм чинь. Мэдвэ. Тэгээд гараараа барих гэсэн чинь амар халуун хэцүү байгаад харна. Энэ чинь талхаар ингээд авчаад барьчих гээд. Талхаар ингээд барингуудаа талхтаа хамт өгөөдсөн гинэ. Тэгсэн чинь тэр нь хүмүүст их таалагдаад тэр нь яваад ирж. Тэглгүй яа. Тэгсэн чинь энийг ингээд зарчи ячигээд тэгээд hot dog-ыг бас аах ингэж үүсгэсэн гэдэг ийм нэг түүх байна хөөе. Талхан донд яг хавчилсан. Яг энэ яг шарчаад талхаараа жиргэлээд авсан байна. Талхаараа талх бол ер нь жиргэл байж л те. Тийм ээ байж тийм. За тэгээ 10 дугаар сарыг Oktoberfest гэдэг тэмдэглэдэг те. Сосискны шарааргны баяраа хийж идэг. Гоё шүү. Та тэр Германд бол сосиск, пивэн бол өстой жинхэнэ хандлаа л ууж идсэн байл үү те. Чи ямар муухай юм бэ те. Сосиск нэгтэй гоё те. Сосиск Германы хамгийн гоё тэр нөгөө сиртэй сосиск. За. Герман хям одоо бид нар ч нөгөө махчаа хардсан болохоор хичнээн маханд баг иддэг гэж өөрийгөө боддог ч гэсэн тэнд очивол махаар өлсгөл байхгүй юу. Тэгээ хямнууд нь төрөл төрлөөр байна. Дээрээс нь сосискын төрөл төрлөөр байна. Талхан ч гэсэн тэрэндээ тараа төрөл төрлөөр яг нөгөө нэг сосискын дунд ингээд сир байдаг штэ. Тэгээ сиртэй сосиск тэрийг халаагаад идэхэд нэг хазаад ингээд дундуур нь сир нь уурсаад таталтаа тэр хэсэг бол гоё тэ. Ингээд гойжулж जैन sorry. Тий, хотдог энтрийг бол төрөл төрлөөр нь. Угаасаа тэгээд сайн хариул нэг амралтын 7 хоногийн нэг өдөр ингээд грилтчдэг гэр бүлэрээ ингээд гадаанаа суужгаад тэгингээ нөгөө бүргэр хингээ хажуугаар нь сосискнуудаа одоо шараад идчихдэг. Одоо манайхан ч гэсэн ер нь гэрээрээ ингээд нөгөө мах шардаг штэ тий. Сангипсаал энэ төр хийхдээ хажуугаар нь сосиск аваа шаргачаар хүүхдүүд иддэг байхгүй юу? Хүүхдүүд чинь тийм байна тий нэрээ. Хүүхдүүд ер нь их голомтгоо шүү дээ. Энэ хүүхдүүдээс болж л их олон юм гарч байгаа шүү дээ. Тэгээ цагаан нөгөө нэг тэ сосиск бол яг нэг ердийн сосиск аваад шараад энэ төр идчихэд бас их зүгээр их тайжгүй. Манай нөгөө том үйлдвэрлэгч юу гарцсан байлээ шарж иддэг сосиск түүхээс сосискнууд хөлдөө. Тэгээд тэр нь ямар ч нэтрийдэхгүй байгаа тийм. Эрүүл одоо манай үйлдвэрлэл ерөнхийдөө хамаагүй дээрдсэн ба. Ер нь хайгуу сайн одоо Германы технологи юм уу хэрэгтэй нөгөө том улсуудын технологиос бид нэр суралцаад тэнд иддэг юм энд идээд нь штэ. Тэгээ эрүүл аргаар идээд нь штэ. Тэгээд үнэн тэр чи айгүй боломж юм байсан. 11-ыг 2000 гэж хэлсэн бахан 4 мөрөн ширхэгтэй юм том цагаан тэгээ зүгээр юм ингийн сосиск юм сосиск шүү. Гоё юм билээ. Энэ харалтаа. Одоо жишээ нь яг энэ дээр одоо зурган дээр гарсан байгаа дөрсөн дээр өгсөн байгаа бол энэ гар аргаар хийсэн юм шиг байгаа байхгүй. Тийм байна тий. Энэ яг ингээ машинцын нэг гар арга юм байгаа. Тий машинцсан махыг чинь өлөм өлөнд нь чихж байгаад манай тэгж идэг гэсэн. Би нөгөө нэг жоохон Багдад дотор идэггүй жоохон тийм ааштай. Дуу байсан байхгүй юу? Тэгвэл манай тэрийг сайхан машиндаад элдв амтлагч хийгээд тэгээ нөгөө гидсний малын өлөн биш тэ тэрийг сайхан угааж байгаа дотор нь хийгээд тэгээ амталцсан юм чи. Тэгэнгүүтээ нөгөөдгөө сайхан сосиск болгоо. Хяма зайцсаа гэж өгчдөг гэсэн юм. Зайц сулгаа надаа өгчин. Тэгэнгүүтээ тэрийг би жоохон бас маяглаа идэхгүй байвал шараад өгчин. Вуаля идэж штэ. Уухгүй яах идэж уухгүй яах. Гой өөрөө бас нэг хийж үзье гэж бодоод байгаа юм. Нэг хизүү юм бас биш юм шиг үлээ тийм. Жохон л нөгөө цаг зарцуулах хоо. Чи хоол их дуртай бол ер нь амтлагаануудаа хийчих тэгэл. Тийм. Нэг юм шахдаг зориултын юм уу байдаг тийм. Мангар том шиприц шиг юм байна. Яг үнэ манай яг тэр шипризийг нөгөө нэг том шипризийг ингээд хайрж байгаа сайхан угааж байгаа хийжээс аахгүй. Тийм. Одоо бол тэгээд юу л юу л тийм. Гэвэл юу л
За тэгээд 2014 онд Румынд хийсэн хамгийн урт зөсөсг гэж байдаг гинэ. Энэ болохоор 38.9 майл буюу 63 км хавцаа зөсөсг гэсэн. Хайс юм байна. 63 км. Яаж ч ингэж хийж яасан те. 63 гэдэг чинь манайх Улаанбаатараас Налах дүүргийн 6 дугаар хороо юу? Тэр үрх зам. Тийм бах баг ер нь тэр хавцаа шүү. Тийм урт сосиск баг юм. Хийсэн гэн одоо яасан байгаа мэдгүй. Тэрийгээ дараа нь яасан бол эзэн багтаа те. Эдүүлсэн багтаа хүмүүс туваагаад. За хятадын амтлаг лабжон гэдэг сосиск байдаг. Испани морчило гэдэг юм цусаар хийсэн бас юм зайц байдаг гинэ. Тийм бас гоё те. Манай нэг ийм цагирхан урт цус шиг юм байна л да. Яа цусаг ярьсан чинь нөгөө юуны адууны нэг цагаан цус би буруудаг бол цусах те. Тэр бүр ямар гоё амттай юм бэ? Гоё штэ. Тэр нэг гидсэн адууны цагаан юу илээ нэг тийм цэлцэгнүүр шиг гэхдээ ингээд чанаад цус баха. Цус бах те. Тэр бүр үнэхээр гоё амттай. За. Тэр чинь бол яаж амтлахаас нь юу шалтгаалтай шүү цус бол. Гоё амталчул яа. Хоёр нь хоол ярихаар айгүй хүчийг аваад байдаг. Гэх мэтчлээ эсгэлэн амттай салям аялам гэл ер нь янз бүрийн зайц байдаг гэж байгаа. За тэгээд ерөнхийдөө нэг ийм өдөр байна. Өнөөдөр бас бөөнөр нэг зайц мац те шарж бараад хэдвэл бас яах байд те. Яг бат те болохгүй хотдог ч болов аваад идэггүй те халуун нохож болов. За баярлаа. Хэрэгтэй сонирхолтой өдөр байлаа. За би богинохон мэдээлэл өргөч дээ угаасаа цаг бага байгаа юм чаа. Клаудиа Шайнбаум гэдэг эмэгтэй 2024 оны 10 сарын 1-нд яг одоо өнгөрсөн жил Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдоод тангараа өргөсөн өдөр гинэ. Тэгээ ер нь бол 6 жилийн ерөнхийлөгчийн одоо албан 6 жил үргэлжилдэг юм байна. Тэгээд ер нь 2024 оны 6 сард сонгуульд одоо үнэмлэхүй ялалт байгуулсан. Үнэмлэхүй гэдэг нь 58.8% тавьсан шүү. Зөө. Тийм тэгээ Мексикийн түүхэнд гэлтгүү ер нь бол яг Мексик, Америк, Канадыг оролцуулаад Хойд Америкт сонгогдсон анхны эмэгтэй ерөнхийлөгч гэдгээрээ давуу юм байна. За тэгээд энийг яагаад онцлсан гэхээр ер нь нэгдүгээрт ингээд эмэгтэй ерөнхийлөгч гэдэг нь онцгой, хоёрт нь болохоор Мексик нөгөө гэмт хэргийн гаралттай хот штэ, улс штэ. Би буруудаг бол өдөрт 10 эмэгтэй амиа алддаг гэж байгаа байхгүй. Яа царай тийм. Өдөрт штэ, сард биш өдөрт 10 эмэгтэй гэхээр чинь амар. За тэгээд энэ дунд нөгөө нэг одоо эмэгтэйчүүдэд ялангуяа энэ гэмт хэргийн картеллуудын одоо үйл ажиллагааг хянах бах, танах бах гэдэг одоо тийм найдвар их тавигдсан юм байлээ. Тэгээд өмнөх ерөнхийлөгчийнхөө бодлогыг бас үргэлжлүүлж байгаа. Гэхдээ зарим нэг бага зэргийн одоо өөрчлөлтүүд гарна. Гэхдээ ер нь бол энэ л дээр илүү эмэгтэйчүүдэд илүү анхаарна, илүү эмэгтэйчүүдэд аюулгүй уус болгоно гэж бас зорьсон гэдгсэн байсан. Тэгээ бас нэг Мексикийн ганц хоёр мэдээллийг одоо 24 цагийн мэн сайтаас хүргэе. Манай энэ сайт их айтайхан сайт 24 баримт гаргаж өгдөг. Хэдэн оны мэдээлэл вэ? 22 оны мэдээлэл шүү. Мексикийн нэгдсэн улс Хойд Америк твийн өмнөд хэсэгт оршдог. Тэгээ ер нь 1,972,550 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Тэгээд энэ хэмжээгээр бол дэлхийд 13 төчигдөх гинэ газрын нутгийнхаа хэмжээгээр зүүн урд талаараа Гватемал, Белиз, Америк зэрэг улсуудтай хилэлдэг гэж байна. За. Номхон далай Атлантын далайд гарцтай юм хоёр талаараа гарсан юм ус гэж байна. Хүн ам нь нийтдээ 126 сая орчим. За тэгээд хамгийн ихтэй хүн амтай улсуудын 10 төвчөгдөг дэлхийн. За. 31 мужтай тэгээд Мехико гэдэг нөгөө нийслэл хотоосоо бүрдэж байгаа. За тэгээд ер нь бол нийслэл хотод нь Мехикод нь дунджаар 10 сая орчим хүн амьдардаг. Кристофер Колумб Америк твийг нээхээс өмнө манай эртний өмнөх 8000 онд хүн төрлөختөн яг энэ Мексикийн газар нутаг дээр суурьшсан байсан. Ер нь бол эртний 6 соёл иргэншлийн нэг гэж тооцогддог Мексикийн газар нутаг нөгөө юмгээ ярьчин тий. За Маячууд, Ацтекууд гэдэг ер нь Америк твийн уугуулууд энд байсан. За тэгээд ер нь бол бас мэдхээр хамгийн эртний пирамид бас Мексикт байдаг нөгөө Маячуудын пирамид байгаа даа шүү дээ. Нөгөө нэг хиний Мел Гибсний найруулсан кинон дээр гардаг пирамид. Нөгөө толгойг наваад байдаг кино чинь. Амар кино нөгөө оргож бусдаг чи юу лээ. Тийм ээ тий. Тэр кино санаанд орж ирэхгүй байна. Нэр нь орж ирдэг. Найруулагчаас тохиороод байна. Тийм үү. За тий. За. Сонирхолтой саналтай. Манад бас хизээ нэгэн цагт эмэгтэй ерөнхийлөгчтэй болж бас магадгүй тий. Тий. За бас Уильям Эдвард Боинг гэдэг Боингийн төрс өдөр бас өндөр тохиож ирсэн байх шүү. Тохиож байгаа юм байна шүү. За тэгээд цаг болсон байна. За баярлалаа. За тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ чухал бүхэнд ойр Florence Residence цогцлбор хотхон хамтран ажиллаа. Үргэлжлүүлэн сонсогч та бүхэн 8 цаг 10 минутаас та мэдгүй нэвтрүүлгээ хүлээвч үзэж сонсоорой. Бидэнд хамт байсанд баярлалаа. 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 Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3